За сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? За сайн байна уу? За сайн байна уу? За сайн байна. За сайн. Аа сайн байна. Оо за сайн байна. Аа сайн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Аа сайн байна уу? Аа савтай юу? Сайн байцгаана уу? За сайн байна уу? За сайн байцгаана уу? Сайн байна уу? За сайн байна. Сайн байна уу? За сайн байна. сайн байна. За сайн. 50-ыг хэлтгэрээ. За сайн байна. Сайн байна уу? За сайн байна уу та? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. Сайн байна уу? Сайн байна. За сайн байцгаана. Сайн байцгаана. Сайн байна уу? Курстэй нөгөө Юу байна вэ? Өөрөө танилцуулах таашаа. Батэрдэн Энэ хүн баг. За энэ компани зөвшөөрсөн байгаа. Энэ жил хэдэн га тарьсан урагчийн байдал ямар анх юм мэдээгүй гэж. За. Манай компани Сэлэнтэр компани за 12 мянган га хүргэлтийн талбайтай. Тэгээд энэ жил бол нэг 7 мянган га тарьчихсан байгаа. Аа. Тэгээд өнөөдөр таныг ирж байгаад их баяртай байна. Одоо энэ нутгийн Ахмад Харайлтнчид аврагууд баатрууд ирсэн байна. Урагч баланс яаж гарсан. За урагчийн баланс бол нэг одоогт л нэг 18 хэмжээл авах баг. За дээдлийн бол хэлж мэдэхгүй. Нуудаг байхгүй юу? Хил амарч ингэж юм. Өөр ямар өөр тарьсан. Канип тарьсан. Аа Шинэ одоо элит цав. Тийм элит цав канип тарьж үзсэн. А биднэрт өөрснөө эдгээр тарьжсэн алтаасгийн 300 орнтой элит үгээсэн. Энэ жилийн 1-р бордоо. Одоо энэ талбай дээр байж байгаа алтаасгийн 300 орнтой. Энэ жилийн тухайд бол яг урд жилүүдээс цагаан гарын байдлыг сайхан байна. Бороо уур илүүхтэй, дулааны хангамж сайтай. Одоо урган дурах энэ таатар нөхцөл бүрдсийг сайхан жил болж байна. Тэгээ одоо бидний энэ тарьсан талбайг сая урагсах тал дээр л 25 цент гэсэн урдсан баланс гарч байна. Өрийн орон хэдээр хийсэн юм? Өрийн орон 140 кг гагаар хийсэн. Сайн хийсэн. Бордоо хоёр явсан. Бордоо хийшаа энэ яг энэ талбай дээр бол бид нар энэ жил 100 кг гагаар хийсэн. Юугаар хөлмөг явсан. Хольмог нийлмэл бордоо. Нотлын шавж гарсан уу? Шавж өвчин бүх юм байна. Энэ жил бүр онцгой байна. Инсектицид татж байгаа пункт хэлийг хийж байна надад. Тэгэхээр өртөж байгаа нэмээд байна гэсэн үг шүү дээ. Өртөг бол нодныгийнхаас бол айгүй өслөө. Энэ жил хөдөөжин корпорациас ирж нэг өртөг тогтоох гэж хүмүүс ирсэн. Комисс ирсэн манай дээр. Би тэрэн дээр хамт тоогоо нийлцгээс. Тэгээ нодныгийн мөнгөөс энэ жил одоо түншлэн чинь 70% өсчлээ шүү дээ. Тийм тэгээд яг би яг тэр өртөг цохолтын дээр өөрөө сууж тооцоогоо хийж суулаа. Миний тооцоосноор бол манай компани тухайд 400 төгрөгийн нэмэгдэл өртгөн дээр ингэж гарч ирээд байна л яарч. Шатхан ус чинь. Бордоо чинь бас ялгаа авахгүй нэ ормуусын асуудал холбоотой. Бордооны гол 40 төв чинь тэр бүсээс гарч байгаа. Бордоон дээр бас нөлөөлчлөө. тийм. 430 зүйл. Яалчгүй тийм л болчихлоо. Дөрөвдүгээр явж өртөг тогтоох ажлуудаа бол хийсэн. Эх 7 хоногоос хөдөөжин корпорац бол бас нэлээд тодорхой шийдлүүдэд танилцуулна. За баатруудаас төлөөлөөд нэг сайхан хэн одоо нөхцөл байдал гэлэхгүй. Энэ жилийн байдал ямар байна? За энэ жил одоо цагаан нуур сум нодон жил одоо нэлээд хүнд байсан. Тарайланчт маань нэлээд хүндэрч, урус буурч, бас цагаагаар хүнд байсан. Энэ жил бол цагаагаар аятайхан нөлөөллөө бас сайхан байна. Зөвмөр одоо сэтгэл их өндөр байгаа. Тэгээ одоо ямар ч байсан урагсан тариа маань борлох бах, улстай хэрэг болох бах, нөөцөнд хязгаарлагдах бах, гадшаа гарах бах гэсэн эрмэлзэл яриатай байгаа бид нар. Тэгээ яг үнэ юу хүсэж тэрийг хэлээр анхаарах асуудал. яа нэг олон юм чи өсөд яхих байх зүгээр ер нь үний хувьд бол яахан материал бусад одоо шатхуун, сэлбэг, техник бүх юм одоо өсөж байгаа учраас нэг баг зэрэг өсгөл үү гэж харж байна. Одоо тэгэхгүйгээр ч цаашдаа явхад бас бэрхшээлтэй болно.
Тийм учраас энийг хоёрдугаарт яг мал аж ахуйтайгаа бид нар бас нэг яг хүндэрч тариалт явуулж байна. Манай сум бол одоо 50 гаруй мянганга том 80 км урт талбай эзэлсэн тариан талбайтай. Тэгээ одоо олон удаа улсад тэргүүлж байсан сайхан сум л да. Найрамд сангаж хүү гэж одоо улсад гайхуулж байсан сум. Тэгээ тэр үед бид нар одоо өндөр ургасаа дараа авч хүнд нөхцөлд ажиллаж байсан. Тэгээ одоо бол техник шинжлэгдэж, технологи шинжлэгдэж, үр вардаа хор бүх юм одоо сайхан болж байна. Ургас ч тэр хэмжээгээр нэмэгдэж байна. Одоо бараг 20 шахам центр ургас ах болцоо байна. Сумын хэмжээнд. Тэгээ одоо зарим компаниуд бол одоо 27, 8, 30 центр авах талбай хойлнууд олон байгаа. Тэгээ одоо сайхан байна. Тийм учраас одоо энэ малын талаар бол нэг юм бодж байгаа зүгээр тоо толгой нь яг өсчөөд манайх сангийн аж ахуй байхад 40 мянган малтай байсан. Одоо 180 мянган малтай. Тэгээ одоо талбай маань хуваарь байгаад байдаг, мал өсөөд байдаг, яахан хүндрэлтэй. Тийм учраас одоо малын тоо толгойг яахан багасгах талын бодлого бол одоо бариулах сайн бодогдтiin. Энэ дээр бол одоо татврын бодлогоор л барин нөхөөс малчтай юмар бид нар хөөлтөж биш, яалтаж биш тэгэл байж байгаа. Тэгээ одоо хашаа барьжийн сүүлийн үед одоо яам засгийн газраас сайхан арга хэмжээ авч бид нар бас тариалангийн талбайг хашааж улсын явдалд бид баяртай байгаа. Тэгээ одоо бас шатхуун, банкны зээл гэдэг одоо бас тариаланчдад хөнгөлөлт олон юм үзүүлж байна. Энэ дээр өднөд сэтгэл хангалуун байдаг шүү. Ерөнхий сайдтай дуулгахад тийм л байна да. Ингээд одоо танд бас амжилт хүсье. Баярлаа. Яг би ч одоо жинхэнэ одоо галын шугамн дээр гэдэг шиг 60 жил хаврын трактор бариад намар компани барь тариага хурааж авсан юм. Яг одоо галын шугамн дээр ажиллаж ирсэн одоо тариалж хүн л дээ. Тэгээ энэ жилийн хувьд бол цагаагаар хаврыг тооцвол хавар нэг жоохон хүндрэх тийшээ хандсан. Тэгж жагаад яг чийг бороо залгаад ингээд тариавуудаа нурглаа. Тэгээ тариавуудаа ургасан тариагаа одоо хаягдлгаа эмх зэгцтэй сайхан хураагаад авчмаар байна. Бидний хураахад одоо мал гэж нэг асуудал байдаг. Мал ирж ирнэ жилийн жилд бидний тарианаас нэг 10-20% нь хороод нь шүү дээ. Нэг хэсэг адуу, нэг хэсэг өхөр ороод гарахад тэр чинь гитарын бункераар нь хороогоод байхгүй болгоод ингээ гардаг. Тэгээд одоо малын асуудал одоо гүндэл асуудал. Тэгээ одоо малчт нь ингээд баруун аймгаас эндээс их олон 10,000 малла туугаад нүгэд хүрээд ирсэн юм байрлалцсан одоо тэгээд байж идэг. Тэгээд нэгэнт одоо тариа гэдэг маань одоо өндөр үнээр ургаж байгаа шүү дээ. Одоо тос шатхуун техник бидний үед бол би бол Оросын техникээр л одоо Атрын 1-2 дугаар аяыг Оросын техникүүдээр давж туулсан ийм тариалж хүн. Тэгээ одоо бол техник сайхан боллоо. Энэ камбаман гэдэг чирээс одоо нэг джип мэпэс дутуугүй юм шиг байгаа. Сайхан болцсон. Тэгээд үний хувьд одоо нэгэн тургуулсан тариагаа засаг төр маань тариаланчид маань өөрснөө одоо хаягдл багтаа аятайхан хураагаад авчихыг бүхэл хүч чадлаараа зүтгэн л дээ. Тэгээд нэгэн хураагаад авсан юм маань одоо борлуулдаг юм тийм асуудал одоо хүнд талдаа юм болов сонсч байхад гурлын үйлдвэрүүд бүгдээрээ удаа тариагаа автсан ер нь баг та нарын ургуулсан тариаг ер нь авмааргүй маягийн юм тэгээд хөмсүүд ярьж яхин тэгээд биднэрт одоо болохгүй бол гадагшаа гаргадаг ч юм уу дотоод дөөрснөө дараачихаа жилд нөөцлж хадгалдаг ч юм уу ганц 2 жил хадгалах байх л да олон жил хадгалсан бодоо тариа хүнсний хэрэгцээ шаардлага бас хангахгүй гэж бас сонсогч лээсэн. Тэгээд жирийн тариаланч хүний хувьд одоо иймэрхүү бодол санаатай байна да тэгээд зүгээр сайхан ургасан болохоор зэрэг одоо баяртай л байна. Хамгийн гол нь хурааж авчаа тэгээд тэр нэг өөр ашигтай тарилж маань ашигтай дараагийн жилд тариага тарих юм бололцоо нөхцөл нь одоо бүрдсэн үн хөлсөө орой өгчдөг тийм болвол тос шатхуун сэлбэг техник хамаг юмны үн их өндөр байдаг.
Тэгээ тэр буудаа маань одоо бага үнэлэгдвэл тэгээ тариалчд маань хүнд тал руугаа л явах болов гэж бас сэтгэл эмзэглэж л байна. За ийм л байна да. Тэгээд одоо ерөнхий сайдтай одоо баярлалаа залуу хүн байна. Эх орныхаа энэ газар нутгаар нь яваад тариалж бидний ажил амьдралтай өнөөдөр ингээд танилцаад ингээд явж байгаад нь сэтгэл хангалуун байна. Одоо 80 насыг төгч яваа 60 жил газар тариаланд ажилласан Ахмад хүний хувьд баяртай байна. Хөдөө аж ахуйгаа ингээд хараа тойроод одоо инквайр сайд, хөдөө аж ахуйн сайд гэдэг одоо энэ танилэг зүс царайг нь харж ирсэн юм хүмүүсүүд маань бүгдөө хурч ирээд энэ газар тариалантай тариалжтайгаа уулзаж очирч байгаад нь одоо бас баяртай байна. Манай аймгийн удирдлагууд бүгдээ ирсэн байгаа. Их хурлын гишүүн, манай тойргийн гишүүн, Ундрмаа гишүүн бас ирсэн байна. Одоо бүгдээ одоо 9 эрдэнэ гэл одоо манай мэрэгжилтнүүд бүгдээ ирсэн байна. Газар тариалангийн газар дээр нь ингээд хараад үзээд явж байгаа нь та бүхэн бас юм ойлгогдож дараачихаа авах арга хэмжээнд чинь нэмэр болох байхаа гэдэг. Тэгээд баяртай байна. Та бүхэн хурж ирсэн явдалд баярлж байна. За та бүхнийг за Баатар гэдэг хүн байна. Тэтгэвэр зуусан. Газар тариаланд 42 жил хөдөлмөрсөн юм хүн байна. Тэгээ энэ жил хөрш юугаа бас сайжруулах зорилгоор төмс тариалсан юм аа. 30 га төмс тариалсан. Тэгээд байгаль сайхан ивэгээд бүх юм сайхан болсон. Ийм яг өндөр ургац авахар төмс маань одоо ургаж байгаа. Тэгээд энд бол хүсэлт юу байна вэ гэхээр хүн хүчний тусалцаа. Одоо бид нар хүүхдээр хот яамны газраа бас хөөцөлдүүлээд байна. Батлан хамгаалах яам тэр жанжин шатаа бас хүсэлтэд гаргасан цэргүүд ажиллуулад өгөөч. 30 гагийн төмс хураахад дэмжлэг үзүүлээч. Тэр хүч салингийн өгдөг байхгүй. Тэгээ одоо их зээл авцсан, тарьсан тэгээ сайхан ургасан. Одоо ингээд алдагдaltaгүй сайхан хураагаад улсдаа нийлүүлчих юм бодолтой байгаа юм. Яг хөө тэгээ банкны зээл энтергээд баахан юмнууд байдаг учраас алдагдaltaй хураавал бас алдагдaltaд орох гээд байдаг. Ийм юм байгаа учраас энд хүн хүчний тусцаа үзүүлэх тал дээр бодолцооч яа л гэж үзэх байна. За тариалж машин тойроо дээрээ. За ингэ. За тариал. За манай Амуу тарианы нутаг энэ Сэлэнг аймгийнхаа Цагаан нуур суманд ирээд их баяртай байна. Тэгээд нийт одоо төмөө олноо талах тариагаар гурил удаагаар нь хангаж байгаа тариаланчидаа за эрхэм баатруудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ та бүхнийхээ бас чин сэтгэлийн үгийг бас сонслоо. За засгийн газар Атрын энэ 4-р аяны хүрээнд бол хөнгөлтөө зээл гаргаж бол та бүхнийгээ бас дэмжсээр ирсэн. За өнгөрсөн хугацаанд бол нэг 160 орчим тэрбум төгрөгийн зээл гарсан байна. За энэ хөнгөлтөө зээлээс бол манай 950 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд бол бас зээл авсан. Тэ? Тэгээ 26 оны байдлаар шүү дээ. Тэгэхээр энэ хөнгөлтөө зээлүүд дэмжлэгүүд бол бас эх хонд үргэлжлэнэ гэдгийг бас та бүхэнд хэлье. Тэгээ дэлхийн тахны байдал, энэ геополитикийн асуудал, за энэ олон улсын худалдааны дайн бол одоо биднэрт одоо маш хүн дээрт бол тусч байгааг та бүхэн мэдж байгаа. Тийм ч учраас энэ шатлах туслах материалын одоо хомсдол бол яг энэ 8, 9, 10 дугаар сард бол бидэнд бас хүн дээр нөлөөлж болзошгүй бол энэ нөхцөл байдалтай бол байгаа. Тийм ч учраас бол одоо би эрх нэгтгэхэд засгийн газрын уралдааныг хуралдуулж эх оны төсвийн тодтгол эх оны төсөв за энэ оны одоо төсвийн тодтголыг өргөн барина. Тэгээ энэ төсвийн тодтгол дээр бол бид энэ стратегийн нөөцүүдийг бүрдүүлэх чиглэлээр болоод үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авж байгаа. Энэ хүрээнд бол энэ ургац хураалттай холбоотойгоор энэ шатлах туслах материалын хомсдол үүсч болзошгүй учраас бензин шатхуун дээр бид нар дэмжлэг үзүүлнэ. Тэгээ бензин шатхууныг нөөцлөх дээр бол нэг 5 сая орчим литрийн шатхууныг нөөцлөхөөр одоо санхүүжилтийг энэ төсвийн тодтголоор бүрэн шийдвэрлсэн гэдгийг бас хэлье. За мөн за улаан буудаан дээр бол бид нэг 100 мянган тонныг бол санхүүжилтийг энэ төсвийн тодтголоор бүрэн шийдвэрлэж байгаа. Тэгээ та бүхэн маань хичээсэн, зүтгэсэн, хөдөлмөрлсөн. Тэгээ та бүхнийг бид бол дэмжинэ.
Тийм ч учраас энэ ондоо батлагдах төсвийн тодтгол дээр 100,000 тонн Улаанбуудыг бол та бүхнээс авнаа гэдгийг бас хэлье. Тэгэхээр стратегийн нөөцүүдийгээ одоо тогтворжуулах чиглэлээр бол засгийн газрын тодорхой бодлого үйл ажиллагаануудыг явуулах ёстой. Тэгэхээр санхүүжилт дээр бол бас ингээ бүрэн дэмжлэг үзүүлж байгаа. За хүн сүдэн аж ахуйн сайд, эдэр бод сайд дээр бол сая үн өртгийн асуудлаар бол ажлын хэсэг байгуулагдаад ингээ ажиллаж байна. Тэгэхээр эх 7 хоногоос ч гэсэн энэ уулзалтууд бол тогтмол хийгднэ. Тэгэхээр та бүхнийгээ одоо дэмжих чиглэлээр аль аль талдаа тэ одоо дэмжигдэх аль аль талдаа одоо мэдээж энэ ашигтай байх талаас нь бол үн өртгийг нь л гаргах дээр хүн сүдэн аж ахуйн бол манлайлж ингээд ажиллана. Тэгээ та бүхнийхээ дуу хоолойг бол одоо ингээд сонсоод явна шүү гэдгийг бол хэлье. Хүнсний ногоон дээр бол тодорхой нөөц бүрдүүлэхдээ бас нэг 30,000 орчим нөөц бүрдүүлэхдээ бид нар бол төсөв мөнгийг нь тавиад явж байгаа тий явж байгаа. Тийм учраас бол та бүхэн хөдөлмөрлсөн. Тэгэхээр энэ хөдөлмөрлсөнийхөө одоо үр шимийг хүртэх ёстой. Тийм ч учраас засгийн газрын зүгээс бол энэ төсвийн тодтголоор эдгээр санхүүжилтүүдийг одоо бүрэн шийдвэрлэнэ. Сая одоо Баатар агуу бас хэлж байна. За хүн хүч бүрдүүлэхдээ бол энэ уруу зураалттай холбогдуулаад бид нар бол хүн хүчээр бол бүрэн дэмжлэг үзүүлнэ. За Батлан хамгаалгын яамнаас ч тэр дээрээс нь боловсролын яамнаас ч тэр би өмнө нь уулзахдаа бас хэлж байсан. Та бүхэн надад бас саналаа илэрхийлж байсан. Тэгэхээр уруу зураалт дээр бол хүн хүчээр дэмжлэг үзүүлэх дээр бол засгийн газар дэмжлэг үзүүлээд явна гэдгийг та бүхэндээ хэлье. Тэгэхээр дэлхийн дахны байдал хүнд байна. Гэхдээ бид нар дотоодынхоо одоо хэрэгцээг дотоодоос хангана. Тийм учраас та бүхнийгээ одоо дэмжиж энэ цаг үеийг бол одоо хамтдаа давж гарна. Тэгэхээр төсвийн тодтгол бол бүхэлдээ энэ стратегийн нөөцийг бүрдүүлэх дээр үнийн өсөлтийг тогтворжуулах дээр л хандсан ийм одоо тодтгол. Тэгэхээр энэ тодтгол бол би нэг 11 сарын 1-ээс өмнө бол одоо бид нар батлах ёстой. Тэгээ эх оны төсөвтэйг зэрэгцүүлээ хилцүүлээ явна. Санхүүжилтийг нь бол бид нар дэмжиж хамтраад ажиллана. За мөн энэ гамшигын нөхцөл байдалтай холбогдуулаад Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн хөтөлбөр бас одоо хэрэгжүүлэхээр төсөв дагуулад барьж байгаа. Энэ үеэр бол бас энэ онцгой нөхцөл байдал үүссэн үед дэмжлэг үзүүлэх энэ хөтөлбөрийг бол biz тариаланчидаа за хүн сүдэн аж ахуйн салбартаа бол зарцуулна гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. За тэгээд шугуул бол янзыг хазж штэ. Тогтоох дээр бол байгаа. Хурлууд бол эхлээд явж байгаа үстэй. Бидний сайд уулзалтуудаа хийгээд та Уулзалтуудаа хийгээ явж байгаа. Тэгээ ер нь бол одоо манай засгийн газар бол энэ газар тариалангийн салбарын одоо бэлтгэл бэлэн байдлыг хангахаас ахуулаад 4 сараас ахуулаад ер нь маш анхаарал хандуулж бас тодорхой дэмжлэг үзүүлсэн гэж ажилласан. Сая таны хэлдэг одоо нөгөө юуны Атрын 4 аяны хөнгөлөлтөд зээлэх чинь 140 орчим тэрбум төгрөгийн зээл олгогдсон. Бараг 160 гарна. Тий 7,000 тонн 7 сая тонн литр гэсэн үг тийм ээ. Шатхууны дэмжлэг үзүүлээд ингээ явсан. Тэгээ энэ бол өөрөө бас хаврын тариалтанд айгүй том маш том нөлөө үзүүлсэн. Тийм үзүүлсэн. Яг тэгэхээр нөгөө 26 оны одоо тэр 2025 оны гангийн улмаас бол бас маш хүнд байдалд орцсон. Хаврын тариа эхлэх гээд идэг, санхүүгийн дэмжлэг байхгүй байгаад идэг. Тэгээ тэрийг бол их зөв одоо хийж чадсан. За тэгээ энэ жил манай газар тариалан эрхлэгч нар маань бас нэлээд тийм урам зоригтой ажиллаж зоригтой одоо бас тарьсан. Тэгээ энэ утгаараа энэ сая одоо Монгол улсын ургацын балансаар бол одоо бид нар чинь 550 гаруй мянган тонн одоо Улаанбуудаа авах. Түүнийхээ одоо 500 үр тариа авахаас түүний 500 мянган бол одоо Улаанбуудаа байх. Ийм одоо дүр зурагтай. Тэгээ сая одоо манай тариаланчдын ярьж байгаа асуудлууд бол нөгөө Улаанбуудаан үнийн өртгийн асуудал байгаа. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар бол одоо энэ намрын тариа хураалтнаас бол стратегийн нөөц бүрдүүлэх тал дээр төсвийн тодтголын 1.4 их найд төгрөгийн 10%-ийг нь бол одоо баг 150 орчим тэрбум төгрөгийг хүн сүдэн аж ахуйн салбарт стратегийн нөөцөө бүрдүүлэх дээр ингэж зарцуулж байгаа нь бас ингээд зоригтой хэлэлцсэн манай энэ газар тариалангийнханд бол бас их том
одоо бас дэм болж байгаа юм лээ гэж ингэж бас харж байгаа. А нөгөө талдаа одоо ингээ сайхан 500 мянган тонн гэхээр 100-г нь санхүүжилтээр дэмжичихэд болвол энэ ч бас том жимжлэг болно тийм шүү. энэ чинь одоо Монгол улсад гурилын хэрэгцээгээ бид Улаанбуудаа хэрэгцээгээ 100% хангах төмснийхөө нөгөө төмсөөрөө 100% хангах юм одоо болцоо бүрдсэн байна гэдэг нь сая одоо ургацын одоо балансаар гарч ирж байгаа. Тэгэхээр бид одоо дотоодынхоо гурилын хэрэгцээг 100% хангахад 320 орчим мянган тонн Улаанбуудаа хэрэгтэй. Тэгээ түүнийхээ бол одоо бүгдийн 100% хангаад дээрэс нь одоо бид стратегийн 100 мянган тонн авчихад бол ингээд Улаанбуудаа бид бол гаднаас экспортлох одоо болцоо шаардлагагүй болно гэж үзэж байгаа. Импортлохоос хангах. А нөгөө талдаа бас давхар бид нэг арга хэмжээ авч байгаа нь бид дотоодоо ургацаараа гурилаа 100% хийгээл явдаг л ийм л одоо юм руугаа орё. Тийм учраас тэр импортын Улаанбуудаа тэгээд тэр баяжуулсан гурилын асуудал дээр ч гэсэн бид нэр үнэхээр баяжуулсан гурил орж ирж гэнэ үү гэдэг дээр 5 сараас эхлээд одоо шалгалтууд хийгээ явж байгаа. Тэгээд тэр бол бас ингээд жоохон зарим гурилууд нөө шаардлага хангахгүй байна гэдэг тийм юмнууд гарч байгаа. Тэгэхээр бид бол дотоодоо ургуулсан энэ Улаанбуудаагаараа дотоодоо гурилын үйлдвэрээ хангаад ингээ болцоо. Одоо Улаанбуудаан өртөг тогтоох ажил бол бас улсын хэмжээнд зохион байгуулагдаад одоо яг ингээд хоёр талаасаа ер нь ингээд тооцоон дээрээ сууж байна. Эх 7 хоногоос ерөнхийдөө тодорхой болгоно. Тодорхой болсны ард дээр бид нэр гурилын үйлдвэр эрхэнтэйгээ уулзсан. За ингээд газар тариалан гурилын үйлдвэр яамны бодлого ингээд бүгд нэг жигт ингээ явахаар бол бид ингээд Улаанбуудаагаа одоо 100% дотоодоос хангах энэ болцоогоо бүрэн дүүрэн ашиглах юм л болно л гэж ингэж төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Дээрээс нь энэ бол нэг том юм бол одоо сая Баатаргоо ярьж байна хүнсний ногооны одоо стратегийн нөөц бүрдүүлнэ гэдэг нэг том ажил байна. Кардивднээс тооцоод байгаа шүү. Ерөнхийдөө хамгийн дээдлийн урт замж ирсэн. Бизнес тооцоод байгаа шүү. Гэхдээ ер нь манай тариаланчид одоо дотоодын хэрэгцээгээ 100% хангачаад цаашид экспортлно гэсэн тийм асын аргатай байгаа шүү их сайдаа. Ялангуяа энэ олон улсын геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн Улаанбуудаан одоо нийлүүлэлт багасж байгаа. Тэгэхээр энэ чинь ганцхан Монголоо хангаа зогсохгүй гадагшаа экспортлолтоо эдийн засгаас солонгоруулах нэг тийм том одоо салбар болох боломжтой гэж байна. Тэгээд энэ Улаанбуудаагаараа гурилын үйлдвэрүүд бас энэ Улаанбуудаа авахд мөнгө хэрэгтэй болно. Тэгэхээр нөгөө төсвийн тодтгол дээр одоо бас нөгөө гурилын үйлдвэрүүдэд одоо зээлийн хүүсвэрүүдийг гаргаж өгч байна. Тэгэхээр бол ер нь хаанаас гацх юмгүй л болох гэдэг байна. Гацхгүй Улаанбуудаан өртөг хэд байх уу гэдгээ бид бас энэ өнгөрсөн оны гангийн байдал тийм үү. Энэ одоо газар тариалангийн компаниудын санхүүгийн нөхцөл байдал олон талыг бид бас бодож одоо гаргах ёстой гэдэг утгаараа хандж байгаа. Чадхууны нөөцтэй 500 литр хангалттай. За ер нь бол бид энэ намрын тарианд одоо бид нар 2500-г энэ 7 хоногт авах гэж байна. Дээрээс нь дахиад 5000-ыг нэмчихээр бол ер нь хангалттай болно болж. Болж игэл бас тэгээ хаврын тариалтандаа бас аваад үлдчихсэн. Тэгэхээр хавар бол бас их хэрэг болдог юм байна лээ гэж ингэж бас үзэж байгаа. Сая энэ ер нь манай газар тариалан цаашдаа хөгжихийн тулд энэ экспортын чиг баримжаа гэдэг зүйлийг тармилын тоог нэмэгдүүлэх энэ тал дээр бол бид онцгой анхаарах хэрэгтэй юм лээ. Тэгэхээр ер нь ингээд манай газар тариалангийнхан маань бол ингээд дотоодын хэрэгцээгээ 100% хангацдаг. Бусад одоо талбай дээрээ өндөр үнэтэй ургамал тарьдаг гадагш нь экспортлдог ийм чиг баримжаатай явах тал дээр за ялангуяа бол одоо бүгд хотод ард улстай одоо байгаа тармилын тоог нэмэгдүүлэх тал дээр бол бас бид нэлээд одоо ургамал хамгааллын газартай одоо нэлээд идэвхтэй ажиллаж байгаа гэдэг бүгд хотод ард улсын одоо удаа аж ахуй яамтай 11 сард бас уулзалт хийдэг гэсэн одоо хүсэлтүүдэд бид илэрхийлээд ингээд явж байгаа. Сая бүгд Солонгос улсын ерөнхийлөгч Монгол улсад айчлахад Солонгос улсын ерөнхийлөгчийн бүрэлдэхүүнд энэ хөдөө аж ахуй яам орон нутгийн одоо хөгжлийг дэмжих газрын удирдлагууд ирж бас уулзсан. Тэд бол бас Монголын улсын энэ одоо хөрсөнд ургасан тармил ногоон тижэл гурвалжин будаа эдрийг бол одоо Солонгос улс руу экспортлолт оруулахад импортоор авахд бол одоо бас бэлэн байна гэж. Тэгэхээр энэ дээр бол нөгөө хоёр улсын нөгөө хил гайл, хорой цайр, ургамал хамгааллын тэр асуудлуудаа засгийн газрынхаа төвшөнд бүр ингээд нэг яриад өгчвөл газар тариаланд бол маш том ирээдүй байна гэж харж байна. Тэгэхээр 2026 он бол өөрөө их чухал он. Энэ бол одоо бас Монголын газар тариалан өшөө хөгжих бас нэг том ийм шат тархсан ийм жил болж байгаа. Тэгээд одоо манай төсвийн тодтголын одоо 10% гэж байгаа шүү дээ. 1.4 их найт төгрөг хэмнэс төсвийн тодтгол хийж байгаагаас 150 тэрбум төгрөгийг нь бол энэ стратегийн нөөц, хүнсний нөөц, энэ газар тариалангийн салбарын энэ талуудынхаа одоо санхүүгийн болцоо, санхүүгийн чадварыг сайжруулахад зориулж байгаа гэдгээр энэ тодтгол бас их онцлогтой тодтгол болж байгаа. Тэгээд энэ гадаад нөхцөл байдал ямар болж байгаа вэ тийм ээ.
За Комбайн хэлсэн юм байна. Камбана хэлсэн. Тий. За. Камбан дээр суугаад нөгөө ихний тарай. Тий. Экспортлох бас бүрэн боломж байгаа шүү дээ. Эний чи одоо агуулгад хадгалаад нүүт хаад гэж бодлоо. Хөрөнгө оруулалт. Зураг авах юм. Тийм ээ. За баатруудтайгаа ингээд Иш орч. Ариун байна. Ишиг ороо. Ямар амар гიშгэж байна.